Сайн бацхан үзэгчдээ Оллоо телевизээс та бүхэндээ бэлтгэн хүргэдэг такси шоу нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны 92 жилийн ойн баярын өдөр байгаа. Энэ баяраараа бид такси шоуныхаа хавсралт дугаарыг бэлтгэн хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд бүгдээрээ нэгдүгээр хорооллоос такси шоу маань хүрэхэд бэлэн болсон байна. Эхний оролцогчоо бүгдээрээ авцгаая. За үзэгчдээ тэгэхээр өнөөдөр Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 92 жилийн ойн баяр байгаа. Энд нэг зам дээр цэрэг зогсож чинь бүгдээрээ асуугаад үзье хаа хүрэх нь үү? Гэртээ харахаар явж байгаа цэрэг байвал бүгдээрээ гэрт нь хүргэж өгч үйлчлэе. Сайн байна уу? Юм асууя. За сайн байна уу? Аамрыг ирээд. Хаа хүрч яваа? Гэрлэг байх гэж. Чөлөөгөр яваад цэрэг тийм ээ. За энэ Оллоо телевизийн такси шоу гэдэг нэвтрүүлэг байна. Манай такси хүмүүст үнгүй үйлчлээд манай таксиг нь үзчихсэн үү? Такси шоу нэвтрүүлэг үзчихсэн тийм ээ. За тэгвэл манай таксиг ямар ч байсан суучих. За. За сайн байна уу? За сайн байна. За хин гэдэг цэрэг вэ? За бэлгүүтэй. Бэлгүүтэй. За аль цэргийн анги вэ? Хотодын цэргийн 0 давтар анги. За юуны өмнө Зэвсэгт хүчин үүсч байгуулагдсан 92 жилийн ойн баярын мэнд хүргэх хэрэгтэй баха. Цэргийн баяр тийм ээ. Тийм. За шин цэрэг үү? Шин цэрэг. Шин цэрэг. 2012-ны 2 дугаар ээлжээр. 2 дугаар ээлжийн намрын цэрэг тийм ээ. За хаа хөргөлөөх вэ? Дарих. Тийм. Гэрлэг. Нэлээ ол явах. За өнөөдөр чөлөөгөр. Тийм. Хэдэн цагийн чөлөөтэй явж байгаа? 24 цаг. 24 цаг. Маргааш ягийн цагтаа буцаад ангид авчих. Баярын өдөр цэргийн баяраар. Ер нь ямар цэргүүдэд чөлөө өгд юм бэ? Хэдэн цэрэг чөлөө өгсөн? Яг тэд гэсэн тоо өгөхгүй зүгээр яхаа. Ганц нэг шагнал оромшууллын чөлөөл. За. Бэлгүүтэй ямар шагнал аваад чөлөө болгоч өдрийг. За. Нэг Жанжин дэс экваторын мэдээ 120 жилийн зориулсан ангийн аврах шилдэг бол гаахаа тэмцээнд оролцоо тэгээд тэр тэмцээндээ төрүүлээд 24 цагийн ажиллагаа шагнагдаа. Ямарч явж байгаа. Аахаа тэмцээнд төрүүлсэн цэрэг манай таксинд таарсан юм байна. За тэгвэл манай такси чинь одоо Улаанбаатар хотод үйлчилдэг бусад таксинаас нэг онцлог ялгаа нь гэвэл хүрэх газар нь үнгүй хөргөж өгөөд дээрээс нь асуултанд хариулаад мөнгө хожоод буудаг байгаа шүү дээ. Мэдчихэж байгаа тийм ээ? Оллоо такси шоу ер нь үзсэн үү? 1-2 удаа л үзчихсэн. 1-2 удаа үзчихсэн. Ямар ч байсан мэдэх юм байна тийм ээ? За тэгвэл аахаа төрүүлээд чөлөө аваад гараад ирсэн зэрэг тэгвэл манай таксины асуултанд бол төвөггүй хариулах юм шиг байна. Аав ээжтэй хэлсэн үү чөлөө аваад гарч байгаа гэдгээ? Хэлээгөө. За тентийн сюрприз барьж аав ээж дээр очих юм байна тийм ээ? Тийм. За тэгвэл ерөөсөө хоёулаа танаад орж болох юм байна шүү дээ. Тэгээд азтай байна. Аахаа тэмцээнд төрүүлээд тэгээд чөлөө аваад гараад ирсэн чинь Оллоо таксидаа таарчдаг. Сая автобусд суугаад харьцаа явж ирсэн үү? Тийм сая автобусд суугаад. Улаанбаатар автобусд суугаад. Тийм. Энд яасан өөр бас чөлөө авсан зэрэгтэйг энд хамт явсан юм уу юу? Үгүй ганцаараа яв. За азтай байла. За тэгэхээр хоёулаа нэвтрүүлгийнхаа асуулт руу орноо. За манай нэвтрүүлэг 500 төгрөгийн 5 асуултаар эхэлдэг байгаа. 1000 төгрөгийн 2 асуулт, 3 асуулт, 2000 төгрөгийн 2 асуулт гэж явдаг байгаа. Нийт 10 асуулттай. Супер асуулт гэж нэг асуулт байгаа. Тэрэнд хариулсан ч болно, хариулахгүй ч байсан бол. Гэхдээ манай зэрэг барыг хариулах байхаа билгүүтэй бол тийм ээ. Манай Оллоо телевиз түүх соёл урлагийн холбогдолтой түүх соёл урлагийн сувг байгаа. Тэгэхээр бас түүх соёл урлаг тал руугаа асуулт, тэр нь хөгжөөнтэй асуулт, онцгой гихмтэй хөнгөн асуултууд байгаа. За хоёулаа нэвтрүүлэгтээ ороод эхний асуултаа сонсъё тийм ээ. За тийм.
500 төгрөгийн асуулт. Алтан загасны үлгэрт өвгөн загас барьдаг бол эмгэн юу хийдэг вэ? За. Пушкины алтан загас үлгэр гэж ер нь бол мэдхүү. Мэднэ тийм ээ. Бага ангид авах хамгийн дөрөнд алтан загасны үлгэрийг л багш уншиж өгдөг гэсэн шүү дээ. Хүн болгоны мэддэг үлгэр байна. За, өвгөн алтан загас шүрднэ. Өвгөн бол загас чинь. Эмгэн юу хийдэм болоо? Эмгэн одоо энэ тийм хөгжилтэй тал руугаа бодож байгаа хариулт шүү. За яа. тийм үү. Хөгжилтэй талаас. Тий. Хөгжилтэй ч юм. Яг үлгэрээ бодож байгаа л хариулах. Яг алтан загасны үлгэрээ бол ер нь ингээд бараг нүдэндээ төсөөлөл мэдчихэж байгаа. Хүүхэлдэйн кино нүртэл байдаг шүү дээ. Ингээл тор шидээл. Эмгэн одоо өвгнөө гэртээ сайгаа чанаа түлээгээс үтсэн лөө. Нэг зүгээр бол хүлээхгүй. Эмгэн нэг юм хийн. Тэ эмгэн яг эмгэний нэг хийдэг имийг асуугаад байна л та. Цай чанаг бай. Монгол эмээнэр бол сайхан гай сүтээ цай самраад байж шүү дээ чинь. Орс эмээ шүү дээ. Тэ орс эмээ бол талах барьжсэн юм байна. За талах барьж болох юм. Гэхдээ нэг өдөр тутмын хийдэг ажил. Нэг одоо нэг орс эмгэний нэг хийдэг ажил биш шүү дээ. Би бол одоо эхний асуултанд нь хариулж байгаа л шүү дээ. Наахаа иймэрхүү асуултууд байдгийн шүү. Юм ойж ийсэн юм. Нилээнд өгч байна. За, би 3 толоод сүүлчийн боломжийг авнаа. Хоёлаа. Энд чинь бас тэмцээ шүү дээ. Бас аахаа шиг л бас тэгэл хариулж чадахгүй бол тэгэл дараагийн асуултыг сонсоод явна. За, би 3 тоолох хэрэгтэй байгаа. 1 2 3. Түрүүнийх чинь төгсөн шүү. За, тэгэл бодоод сүүлчийн хөлбрийг авъя. Юм нэгчихсэн. За, эмгэн утас ээрж исэн байна. Юм нэгчээсэн, утас ээрж исэн гэдэг чинь энэ ойролцоо. За, хоёулаа 500 төгрөгтэй болсон. Би өөрөө мэдээд ихний асуултыг хариулсанд тооцлоо. За, баярлалаа. Цэргийн баярыг тохиолдол ямарсан ихний асуултанд бол хариулсанд тооцлоо. Ер нь бол юм нэгдэг, бас утас ээрдэг нэг муур энд нь ингээл суудсан, ингээл орс минерс ингээл утас ээрээр ингээл эргүүлээ сууж идэв штэ. Тэрийг л хариулахыг хүссэн байлаа. За, хоёулаа 500 төгрөгтэй болсон шүү. Гэртээ хоёулаа мөнгөтэй буу шүү, тийм ээ? Тийм, тэгвэл бас бүр гоё шүү. Хүн сюрприз ороод гинт баярынхаа өдөр чөлөөгөр 24 цагийн чөлөөтэй айл оллоо таксигаар үнгүү өргүүлээл, тийм ээ? За, хоёр дахь асуултаа сонсноо. За. Манай гаригийн хамгийн том хөхтөн амьтан. За. Манай гаригийн хамгийн том хөхтөн амьтан гэж байна. Гаригийн. Заан арай биш ээ. Заан бол бас томдоо орноо. Заанаас том гэсэн үг тийм. Заан бол хуурай газрын хамгийн том амьтан гэж явдаг тийм ээ. За би бараг дөхүүлээд өгчлөө дөө. Хуурай газрыг хэлчихэрч одоо. Халим. За би бараг хэлээд өгсөн тий. Хуурай газар юмсгаа хоёрхан байгаа. За халим байлгүй яах вэ? Халим ч хамгийн манай гаригийн хамгийн том амьтан шүү дээ тийм ээ. Тэгээ өөрөө бол хөхтөн амьтан байд юм байна. Би зүгээр нэмээд асуухад манай Монголын хамгийн том хөхтөн амьтан хэрэг юу гэдэм болоо? Монгол орны. Монголын? Тий. Хамгийн том хөхтөн. Манай үзэгчдэд бас сонин шүү дээ. Манай гаригийн хамгийн том бол Далайн халин байлаа. Тэгээ хуурай газрын хамгийн том хэрэг заан байж гин. Тэгэхээр манай Монголын болохоор юу гэдэм болоо? Монголд ч одоо тийм том амьтан баг бол байна. Бай шүү. Тэгэхээр хөхтөн амьтан тий. Тий. За энэ бол зүгээр нэг сорьсон асуулт байлаа. Манайх чи юу штэ хандгаа. Хандгаа чинь сэрвээ нь 2 м гэдэг үлээ дээ. Хэл том амьтан штэ тийм ээ. Тий. Манай Монгол орны хувьд бол хандгаа байт юм биш үү? За тэгэхээр чөлөөгөр явж байгаа. Анги одоо танаа анги дээр ч одоо зураг таарна үсттэй. Гарна. Оллоос гарна. Гарна. За тэгвэл 18-ны орой өнөө орой тэгэл ангийнхан ч үзэх нь биш үү? Оллоо дээр орой очиод уцтаа бол хэлэхгүй юу те. Би ингээд чөлөө аваад явсан чи ингээд юу яасан шүү. Оллоо такси цугаа би орой ингээд одоо ингээд зурагтаар гарна шүү гэд. Манайх чинь 19 цаг өнгөрөөгд гардаг баха. 19 цаг 30 минут тавьцаа гарч байгаа. Оллоо такси. Гэхдээ цаг нь хөдөлгөөнтэй байж магадгүй. Ер нь тэгээд хэлэн ш. Тэгээд зурагтаар одоо ингээд үзэгчтэй, аав ээжтэй бас тэгээд анги нэгтгэл цэргүүдтэй, анд найзуудтай ингээд гоё мэдчилгээ дэвшүүлэх байлаа тийм ээ. За. За ингээд одоо телевиз үзэж байгаа та бүхэнд Монгол цэргийн
тэмдэглэлт өдрийн баярын мэндийг хүргэе. Тэгээд мөн одоо цэргийн алба хааж байгаа залуус офицер ахлагч нар одоо та бүхэнд Монгол Улсын зэвсэгч төвчин үүсч өгсөн 92 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна. За манай бэлгүүтэйг мэдлэгээ хүлээж авсан баха. За тэгэхээр хоёлаа эргээд нэвтрүүлэгт орноо. Хоёлаа чинь хоёр асуултанд хариулаад 1000 төгрөгтэй болсон билүү тийм ээ? Тий. Асуултанд ихэл би дэмжээл хоёр хариулсан маш. Одоо гоё мэддэг асуулт. Манай ер нь асуулт гайгүй байгаа үсттэй. Тийм ээ. Тий. Жохон сандарч гин үү гайгүй юу? Гайгүй үсттэй. Сандарч гин үү? За гоё сандрахгүй шүү. Нэг жоохон гололж суугаад тэгээд гоё чанга харин шүү хоёлаа. За. Тий. За дараагийн асуултаа сонсъё. Говьд ургадаг мод. За. Говьд ургадаг мод. Юу гэнэ? Цаг говьд ургадаг лөө. Цаг говьд ургана. Өшөө нэг мод байд юм шүү. Өшөө мод. Тийм тэрийг хэлэх гээд байна. Цаг говьд чинь хоёр төрлийн мод ургадаг юм шүү дээ. Цаг нөгөөх нь юу вэ? Энэ үхэнд байна уу юу? Гүү юу? За ярьсан юм аа. Зааг байлгүй яа тий өөртөө ихтэй байлаа. Өөр мод байхгүй тийм ээ. Говийнхны ганц төлөө болдог мод байгаа шүү дээ. За 1500 төгрөгтэй хоёлаас та тун амжилттай явж байна. Асуултуудыг бол ер нь сүүлийн хоёрыг бол гэхдээ баг хамгийн сүүлийнх бол загийг бол сайн мэдж байлаа тийм ээ. За дөрөв дэх асуултаа сонсъё хоёлаа. Өмнө болон хойноос уншигдах хамгийн урт үг. За монгол хэлний одоо нэг бага багт нэг тийм үг байдаг шүү дээ. Өмнөөс нь ч уншсан адилхан, хойноос нь ч уншсан адилхан. Яг ингээд үсгэн ингээд таардаг. Хамгийн урт үг хадгалагдах. Тэгэлгүй яах вэ? Шууд сансноо. Монгол хэлний хичээлээ тийм 10 жил байхдаа үзчихсэн. Хадгалагдах гэдэг үг чинь хаанаасаа ч уншсан хадгалагдах тийм ээ. Хамгийн урт. За одоо бүр тэгээд сайхан биеийн тавираад ирсэн үү, сандрахаа болоод ирсэн үү? Ер нь бол асуултуудыг бол гаргаахгүй хариулж байна. За 500 төгрөгийн сүүлийн асуултыг хоёлаа сонсъё. Том хөх аяга тоогүй олон хээтэй. За онцгой үү тий? Онцгой байлаа. Том хөх аяга тоогүй олон хээтэй. Энэ юу вэ? Том хөх аяга тоогүй олон хээтэй. Юу юм лээ? Энэ онцгондоо хэрвээ. Наран жилдээ энэ багтаа онцгой таалцж ирсэн үү? Ер нь таалцж ирсэн. Энэ юу баха? Тэнгэр од. Оо тэгэлгүй. Ургуулсан бодоод ер нь баг зэрэг мэдчихсэн үгүй юу? Сая зүгээр бодсон чинь тэг ороод ирсэн үү? Том хөх аяга. Бодсон чинь нөгөө нэг будаатай шаацсан санаанд байгаа. Яа. Янзын. Тэгээ юу илээ гээд. Энгийн юмнаас ургуулсан бодсон байж. Хөх гингүү тэнгэр ороод ирсэн үү? Тийм. Том хөх аяга тоогүй болон хээтэй гэсэн мөлөө. За тэнгэр од ирэхс байлаа. За хоёулаа 2500 төгрөгтэй болоод гисэн шүү. За 1000 төгрөгийн асуулт хоёлаа сонсч эхлэе. Энэ ямар дуучны ямар нэртэй дуу вэ? Морнин тэнгэр тутамаараа оплосая кулам чирснэ. За ямар дуучны ямар дуу вэ? Энэ дууг нь бол юм тийм байна. Тэг яг яам дууныхын нэрийг одоо сайн мэдтгүй. Нэрийг нь баха. Дорны тэнгэр гэдэг нэртэй юм лээ. Дорны тэнгэр биш ээ. Дуучны нэгтэй хоёлаа тайлтаа. Хүн болго мэдчихэж байгаа шүү дээ. Одоо телевиз үзээ сууж байгаа хүмүүс бол өө гэл одоо цэргийн баяр болж ийн цэрэгтэй холбоотой дуу шүү дээ. Өнөөдөр 18 гээд би нэг хижээл насны нэг цэргийн алба паасан хүн гээл таксиндаа суулгая даа гээл хараад явж исэн чинь чи яг ингээд автобусны бодлоор зогсчихсан байхгүй юу. Тэгэд энэ одоо яг өнөөдөр чинь 18 чөлөөгөр гарсан цэрэг гэж одоо чамайг ингээд авсан. Тэгээд тун азтай байлаа, би ч азтай байлаа, чи ч азтай байлаа. Хоёулаа зам дээр гоё таарлцсан тийм ээ. Тэглээ. За тэгэхээр
жүжигчин энэ дуучин нь алдартай жүжигчин дуулсан байгаа шүү дээ. Уг нь яг энд байна уу? Талигач тийм ээ. Тэгээ саяхан бурхан болсон. Хин блэ? Дамчаагаа тэгэлгүй яадаг юм бэ? Дамчаагаагийн ямар дуу вэ? За хариулъя шүү. Аа. Дууныхын нэрийг ерөөс орж ирдэггүй юу? Одоо ястаа бараг л хүн болоо мэдэндээ. Сандрахгүйгээр яг ингэ бодтоо. Дууныхын нэр. Дамчаагийн дуу гэхээр за бараг дөхүүлээд өгчлөөд тэгээ киноны дуу шүү дээ. Тийм. Эсвэл киноны нэр хэлнэ гэсэн үг байлаа. За. Хаста би бараг хэлээд өгсөн ш. Одоо бол би дахиж юм хэлж өгөхгүй тэгээд 3 тоолъё. Киноны нэр гэж байгаа. Дамчаагаан дуулсан ямар киноны дуу вэ? Тооллоо 1. Хилийн тэнгэр. 2 3. Хилийн тэнгэр биш ээ. За би хэлээ дээ тийм ээ. Эхнийг асуултанд хоёлаа бүдэрлээ. Дамчаагаан дуулсан өөрөө тоглосон шүү дээ тэр кинонд чинь. Тий. Дайсны цэргүүдээ сонсцгоо гэж. Мэднэ үстэй киног үзсэн мэт тийм ээ. Тий нэ. Цагаан болоо бариад хуулга хийдэг кино байдаг шүү дээ тий. Орс цэргүүдтэй хамт хийсэн тий. Дайсны цэргүүдээ сонсцгоо. Гоё дуу ш тий. За тэгвэл за одоо ч н хоёлаа хэдэн өртөө болсон явж байгаа вэ? Одоо чи сүүлийн асуултан дээр алдсан шүү дээ. 500-ийн 5 асуулт хариулсан тий. 1000-ийн асуултан дээр бүтэрсэн байна. За хоёлаа 2500 өртөө байгаа. За дараагийн асуултыг сонсъё. Ямар хүний өмнө бурхнаас бусад хүн малгайгаа тайлдаг вэ? Ямар хүний өмнө бурхнаас бусад хүн малгайгаа тайлдаг вэ? Онцгой байна. Ямар хүний өмнө бурхнаас бусад хүн малгайгаа тайлдаг вэ? Хаан. Эзэн хааны өмнө. Эзэн хааны өмнө бурхнаас бусад хүн малгайгаа тайлдаг аа гэж. Яа эзэн хааны өмнө малгайгаа тайлж ирнэ яах юм? Малгаатайгаа ингээд гүнзтгэхэд идэг үстэй. Бусад хүн яг инээдтэй талаас шиг заа юм. Ямар хүний өмнө толгойтой холбоотой юм байна. Яагаад нэг малгайгаа тайлаад байгаа юм гэдэг л шүү дээ. Бурхнаас бусад хүн малгайгаа тайлдаг вэ? Бүхэл хүн өмнө нь малгайгаа тайлдаг тийм хүн байна да. Яг тэгэл бодох хэрэгтэй байхгүй юу? За хариултыг авъя. Ямар хүний өмнө бурхнаас бусад хүн малгайгаа тайлдаг юм болоо? Малгай тайлах нэг шалтгаан байгаад байна. За би 5 тоолъё. Тэгэлгүй яац юм бэ? Би ер нь бол өнөөдөр бол айгүй дэмжиж байгаа шүү. Хэлж өгвөл нэг тийм малгайгаа тайлах шалтгаан байна гэсээр хагаад хэлүүлчихсэн шүү дээ. Үсчин дээр малгайтайгаа ороод суугаад байдаг хүн гэж бол байхгүй шүү дээ. Төрөлхий халдсан биш бол бүх хүн үсчин дээр орно. Төрөлхий халдсан хүн гэж бол байхгүй тийм ээ. Тийм тэгэхээр үсчин дээр бүх хүн үсчин дээр ороод үсчний урд суугатаа малгайгаа тайлд юм байна шүү дээ. За амжилттай хариулснаар хоёулаа 2000 хэдэн төгрөгт боллоо? 3500. Тий 2500 дээр 1000 гэдэг чинь 3500 тийм ээ. Бас тоондоо сайн байна. За дараагийн асуулт. 2000 төгрөгийн асуулт. Ямар амьтны 2 настайг зоргол гэдэг вэ? За амьтантай холбоотой юм ороод ирсэн. Ямар амьтны 2 настайг зоргол гэдэг юм болоо? Зоргол. Тийм зоргол гэж нэг амьтан 2 нас хүрэхээр нь зоргол гэдэг юм байна л да. Одоо адуугаар бол даах гэдэг шиг. Үхрээр бол бяруу гэдэг шиг тийм ээ. Зөвхөн сонсоог юм байна зоргол. Зоргол. Одоо би дахиад нэг нөгөөдгөрөө тгүүлж өчөхгүй л ах юм. Зоргол. За одоо өстө жоохон чангаруулна 5 тоолно. 1 2 хувилбар хэлээчтэй гоё. Хувилбарууд байдаг үсттэй. Тэр гэл нэг амтан биш шүү дээ. 3 4 шуу бишээ. Дахиад тгүүлээд өчлөө. Шуу бол биш 5 амтан. Шуу бол биш шуу гэж асууж шүү дээ тийм ээ. Шуу биш амтан. Хөгтөн амтан гэдэг үл чи. За хариултыг авъя. Байна уу?
Монголд байдаг юм тийм үү? Оо Монголд хаасаагүй л байна. Хаасаагүй ч гэжтэй. За би тэгэл хэлж өгчихгүй л хаасаагүй гэж байгаа тэнд байдаг гэж гээд. Хаасаагүй ч зүгээр ер нь бол Говьд байдаг юм л юм л та. Говь биш аа. Би хэлж өгчихгүй тань. За болиё. Байна уу? Юу, аргал. Аргал биш байлаа. За. Бууга юм байна. Бууг. Нэг тийм дуу өгдөө шүү дээ. Зоргол халиун бугн урамдах юм аа. Энд чи үлээ дууд нуур гэдэг дуу тий. Тэн дээр гардаг шүү дээ. Бодсон бол тулгамдаад орж ирсэн гэх тий. Яг нэрийг бодоод. Зоргол нэр биш. Тэр нь 2 настай 2 нас хүрэхээр би харин чамд бүр их төгөөлж өгсөн шүү дээ. Адууг дааг гэдэг. Риг бяруу гэдэг шиг зоргол 2 настай бугыг зоргол гэдэг юм байна шүү. Мэдгүй үзэгчтэй бол мэдээд авчаарай. Манай бэлгүүтэй хараахан зорголыг бол мэдсэнгүй аа гэж. За дараагийн асуулт. Нэрмэл архийг ахиж нэрснийг юу гэдэг вэ? За. Нэрмэл архийг ахиж нэрснийг ох биш ээ. Ох гэдэг чинь одоо би бас буруу мэдчихэж байгаа. Ох гэдэг нь болохоор нөгөө ингээ өвөл хөлдөөд тэгээд нэрмэл архич хөлцөөр гад голд нэгээд нэг жоохон үлд юм байна л да. 2 цагаас ингээл хөлдөөд тэр нь ох гэдэг шиг би санаж байна. Би тэгтээ бас буруу яаж магадгүй. Тэгтээ энэ бол ямар ч байсан биш. Нэрмэл архийг дахиадсан нэр нэ. Нэрмэл архийг ахаад нэрмэл архийг нь мэдгүй. Монгол арх гэсэн үг. Тийм тогоо нэрнэ гээл одоо. Би ч манай эмээ тогоо нэржсэн л та ингээл нөгөө нэг тараг гисэл ингээл бүр ингээд аарц болоод одоо аарц гэж яддаг айрыг тэг үхрийн айрыг байхгүй. Тэрийг буцалгаад уурн дээшээ хөөрөөл тогооны ёроолт очоод буцаад ингээд тунцсан ингээд доошоо бусаад тэгээ усч ирсэн тэр нь тэгэл шими арх штэ тий. Тэгэхээр тэрийг дахиад ингээд нэрнэ гэдэг маань дахиж нэг буцлангууд дахиад дээшээ гараад дахиад савнд буусан тэрийг л хэлээд байна л та. Нэрмэл арх ууж үзсэн үү? Зурагтаар хоёул арх ярихгүй тий. Болохгүй штэ тий. За нэрмэл арх бол нэрмэлтэй л ойролцоогүй. Тэр нэрмэл арх нэрж байгааг бол харсан биз дээ тий. Арх нэрж байгааг бол энэ зурагтаар ч гэсэн гардаг шүү дээ Монгол арх гэх тийм ээ. Нэрмэл ахиж нэрснийг юу гэдэг юм бэ гэж. За хоёлаа нэлийн сумжирч шүү. Би 5 тоолдог ажиллаа хийнэ. 1 2 3 4 5 гэж. Байна уу? Нэрмэл архийг ахаад нэрхээр ард гэдэг юм гаргаж авт юм байна. Тий. Ард гэдэг юм шүү. Ахаад нэрхээр. За хоёлаа 3500 тагаал яваад байна. Тий. За ингээд Супер асуулт. За супер асуултанд хоёлаа хариулах 3500 төгрөг цуглуулж чадсан байгаа тийм ээ. Тийм. Хоёлаа супер асуултанд хариулах юм бол цуглуулж чадсан 3500 төгрөгөө 7000 болгоод манай таксинаас буух боломжтой байгаа. Супер асуултанд оролцох уу? Тэгээд оролцоо. Оролцох уу? За манай супер асуулт бол бас буудах боломжтой. Мэдэхгүй бол үнэхээр бас мэдэхгүй байж болно шүү дээ тийм ээ. Манай супер асуулт бол дандаа түүхтэй холбоотой асуулт байдаг байгаа. За супер асуултанд оролцохоор боллоо манай бэлгүүтэй маань асуултаа сонсъё. Супер асуулт. Мөнх хааны эцэг хэн бэ? Аад нь өгөөдөө, Бэд нь тулуй, Вэд нь цагаатай, Гэд нь зүч. За мөнх хааны эцэг нь хэн бэ? Мөнх хааны эцэг. Мөнх хааны эцэг нь хэн юм болоо? За би асуултыг дахиад нэг давтаад өгье. Анхааралтай сонсож байгаарай заяа. За. Мөнх хааны эцэг хэн бэ? Аад нь өгөөдөө, Бэд нь тулуй, Вэд нь цагаатай, Гэд нь зүч гэсэн байна. Өгөөдөө, тулуй, цагаатай, зүч гэсэн 4 хувилбар байна да. Энэ нууц тавчаа уншижсэн үү? Уншижсэн. За тэгвэл барыг мэдх юм байна. Тэгэхээр бодож байгаад хариулах бол бас юм нэг бодлох тал байдаг штэ. Өгөөдөө цагаатай хоёр бол биш ээ. Биш үү? Зүч төлөө хоёрын. За яг юу гэж байдаг вэ? Өгөөдөө цагаатай хоёр биш тийм ээ. Тэрийг бол мэдж байна. Тулуй. Зүч. Тулуй зүчээр аль нь вэ? Тулуй. Тулуй юу?
Би хэлээд өгч юу яав тулуу гэсэн чи тулуу гिचгий. Зүгээр мэдчихсэн үү? Бодчихсэн үү? Бодчихсэн үү? Өөртөө За тэгэлгүй яах вэ? Итгэлтэй байх хэрэгтэй. Тулуу юм байна шүү. Мөнх хааны эцэг нь манайх супер асуултанда түүх соёл урлагтай холбоотой ер нь түүх их хаадаас асуулт оруулдаг байгаа. Ер нь манай олодлуудыг үзэж байгаа үзэгч ч гэсэн ер нь агсын шоунд суухаар бол суусан тохиолдолд супер асуулт бол ямагт түүхэн холбоотой их хаад хатад ер нь Чингисийн үеийн түүхээс асуудаг байгаа. За тэгэхээр хоёулаа супер асуултанд амжилттай хариулж чадсанаар цуглуулж чадсан 3500-аар 7000 болголоо тийм ээ. За хоёулаа ерөнхийдөө бол хүрэх газараа хүрж байна. Тийм дөхөж байна. 7 бодол дээр ирж байна тийм ээ. За тэгэхээр манай бэлгүүтэй чинь 05 дугаар анги гэсэн тийм ээ. Дотоодын цэргийн 05 дугаар анги. Нэг анги нэгтгэлээ нэг танилцуулах уу? За байлдагч бэлгүүтэй. Дид рүүч. Цолтой тий. Дасгийн захирагч. Оо за бас тэгвэл жаа гэдэг чи одоо жагсаалын дарах. Жагсаалын ахлагч гэж жаа гэдэг үү тий. Жаагийн дээд тал уу? Би ч одоо доотлаа. Яг одоо байлдагч ахлах байлдагч тэгээд дид рүүч гэж байна. За. Дид рүүч бэлгүүтэй. Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч дид рүүч бэлгүүтэй. За. Одоо байлдагч гэдгээс байлдагч нь хамгийн одоо яг энгийн за би ч одоо цэрэгт яваг болох. Одоо жишээ айгүй асуусан захирагч гэдгийн болохоор миний албан тушаал дид рүүч гэдгийн цол байхгүй. Байлдагч гэдэг чинь бас цол. Би одоо чи дасгийн зэрэг ихээр одоо би өөрөө нэг дасаг зэрэг ингээд өдөрдөж яваа. За дотоодын зэргийн 05 дугаар ангиа танилцуулах уу? Хэдэн зэрэгтэй вэ ер нь? Хэдэн дасаг хэдэн зэрэг байна? За тэр бол ер нь бас яг одоо улсын нууц бас нууцын зэрэгэлд орно тийм ээ. Би ч одоо нарийн тоо албан газар асууж байгаа юм шиг асуусан байна шүү дээ. Ер нь бол Монголд байгаа за Улаанбаатар хотод байгаа цэргийн ангиуд дотроос хамгийн олон зэрэгтэй цэргийн анги гэж би одоо сонссон. За өшөө танай ангийн онцлог юу вэ? За тэгээд манай анги 1922 онд Жанжин Сүхбаатарын одоо санаачлагаар тухайн үеийн чөлөөлөлтөнд оролцож исэн партизан цэргүүдээс одоо сонгоо авч байгуулж исэн. Тэгээд одоо 1922 оны 7 дугаар сарын 16-нд одоо дотоодыг хамгаалах яам гэж тухайн үед байсан тэр яамны дэргэд байгуулагдсан гэж үздэг. Тэгээд өнгөрсөн жил 90 жилийнхаа хувьд тэмдэглэсэн. Одоо бол 91 дэх жилийнхаа одоо босгон дээр явж байна. Тэгээд төрийн 3 одонтой 1942 онд Байлдааны хавийн Улаан түвийн одоо авч ирсэн. 1957 онд за Сүхбаатарын одон 1972 онд Байлдааны хавийн одоо авч ирсэн. За төрийн 3 одонтой анги дотоодын цэргийн 05 дугаар ангийг бас одон тоороо гэж нэрлэдэг. Тэгээд одон тоороо гэдгээр нь одоо хүмүүс зэвсэг түвшний хэр нь бол сайн мэднэ тийм ээ. Тэгээд зэвсэг түвшин одоо дотоодын цэрэг гэж хоёр төрлийн цэрэг байгаа шүү дээ Монголд. Тийм. Хилийн цэрэг гэж хилийн цэрэг байгаа. Энэ 3 цэрэг байгаа тийм ээ. Бас агаараас хамгаалах гэж байна. Тэр зэвсэг түвшиндээ ордог. За. Тэгэхээр энэ дотоодын цэргийн 05 дугаар анги маань хамгийн ууган цэргийн анги уу? Яг хамгийн ууган гэж хэлж болохгүй юу? Ер нь бол ууган цэргийн ангиудын нэг ангиудын нэг гэж тий. Яг ч 91 жил гэдэг маань үндсэндээ ардын хувьсгалаас 1 жилийн дараа гэсэн үг юм байна шүү дээ тийм ээ. Монгол Улсын зэвсэг түвшин одоо 92 жилийн түүхтэй. Тэрнээс 91 жилийн түүх нь яалтчгүй дотоодын цэргийн тэг 5 дугаар ангитай холбоотой гэж үздэг юм байна шүү дээ тийм ээ. 91 жил гэдэг маань. За хоёлаа ч одоо тэгээд одоо дотоодын цэрэг маань гол одоо хийдэг ажил нь гэх юм уу одоо хариуцдаг үүрэг нь болохоор улсын онц чухал объектыг хамгаалах байдаг. Тэгээд дотоодын цэргийн 05 дугаар анги болохоор одоо Монголын үндэсний радио телевиз, биокомбинат, цөмийн энерги, стоп төв гэх мэтлэн бас улсын онц чухал объектуудыг хамгаалдаг. байгаа. 05 дугаар анги ч ер нь нэг цэргүүдийг бас нэг
нөгөө нэг юугаар нь өндөр бас нэг нөгөө бэлтгэлжлээр нь жоохон сонгож аваад байдаг лөө. Цэрэг татлага дээрээс. Тийм, ер нь яг цэрэг татлага дээр ингээд цэргийн одоо эмнэлгийн үзлэг бусад үзлэг шалгалтанд ороод тэмцэн цэргүүдээс авдаг. Яг бүр бас одоо нэг жишээл сонгож авдаггүй юу? Аа. Цэрэгт өөрийн хүслээр явсан уу билгүүтэй? Тийм, өөрийн хүслээр. Өөрийн хүслээр. Аль сургууль төгссөн бэлээ? Би сая 2012 оны 6 сард Монгол Улсын сургуулийг төгсөөд тэгээд Монголын залуучууд албанд ажиллаж байгаад 10 сард 2012 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар өөрийнхөө хүсэлтээр ямар мэргэжлээр төгссөн бэлээ? Одоо юу гэдэг мэдээллийн системийн инженер, яг өөрөөр хэлбэл программист гэсэн. Программистаар төгссөн. Өсө сургуулаа төгсөөл анхны зарлангаараа өөрийн хүслээр цэрэгт явсан. Яг цэрэгт яваад бас тодорхой хэмжээнд юм сурч мэдээ, бие биедраа хөгжүүлээ. Бас одоо өөрийгөө бие биедраа сэтгэл зүйн хувьд төлөвшүүлээ. Бас энэ маань миний ирээдүйд хэрэг болох одоо байх гэж одоо цэрэгт явсан байгаа. Ер нь одоо цэрэгт яваагүй найзуудтай цэрэгт нэг явахын ач тусыг ингээд нэг богинохоо хэдэг үлбэрээр хэлж өгөл одоо ямарсан бие бялдаржилт. Тийм. Энэ яг юм аюу энгийн зүйлээс эхэлдэг л дээ. Тэгээд одоо чинь бид нар бол тэгээд өглөө болгон одоо эрт тусч байна. Орой тэгээд яг нэг цагт унтж байна. Одоо өдөр хоол идэхдээ яг цагийн хуваараа дасгал сургуульд хийж байна. Хэмжээгээр иддэг. Тэр нь бас эрүүл мэндээр одоо хэрэгтэй. Тэгээд дээрэс нь миний дадал туршлага болдог болохоор тэрийн албаас алдсан гэсэн тэрийг би тайхгүй. Тэгээд одоо юу тийм хоолоос цагийн хоолоор хооллоод эрүүл мэндэд анхаарал явна. Тэгээд дээрэс нь өглөө болгон одоо гүйлт гимнастик хийдэг. Тусгай сургуульд хийдэг. Байнгын бэлтгэл, биеийн тамир бол байнга тийм ээ. Тийм. Биеийн тамираар хичээгддэг байгаа манай цэргүүд чинь угаасаа байнгын бэлтгэлтэй. Одоо нэг юунд явдаг гэдэг л цэргүүд чинь нэг ингээд хавар болохоор марш тактик гэдэг тийм ээ. Марш тактикийн тэмцээн гэж байна. Тэмцээн болдог тийм. Сая 2 оны өмнө манай энд ангийн аврал шалралт марш тактикийн тэмцээн болсон байна. Тэгээ хоорондоос цэргийн ангиуд маань өрсөлддөг үү? Марш тактик. Цэргийн ангиуд бас хоорондоо өрсөлддөг байгаа тийм. Хавар болохоор марш тактикийн тэмцээн гэдээ бас тийм. Чигээр явах уу тийм ээ? Чигээр. Марш тактикийн тэмцээнд хэр амжилттай оролцсон бай? Амжилттай оролцсон. Амжилттай оролцсон уу? Ямарсан төрүүлэг юм. Арай төрүүлж. 2 дугаар байна. Асал амжилттай ер нь бие бялдраа бол чихэн утгаар нь төгжүүлж байгаа юм байна шүү дээ. Очоод цол аваад марш тактикийн тэмцээнд 2 дугаар байранд ороод за хаа нэг хөө? Одоо шууд баруун эргээл нэгээрөө. Тийм биш. За үзэгчдээ тэгэхээр оллоо такси шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын оролцогчоор дотоодын цэргийн тэг 5 дугаар ангийн дэд дөрүүч бэлгүүтэй маань оролцсон байгаа. За оролцсон ч гэжтэй өнөөдөр цэргийн баяр байгаа. Тэгэхээр буудлын дээр 7 буудлын автобусаас суух гэж зогсож байсан тийм ээ. Тийм тэгээд би цэрэг гэртээ харьж ийн гэдгийг бол ерөнхийдөө ойлгосон. Тэгээд манай таксигаар оллоо такси шоу нэвтрүүлгийн маань оролцогч болсон байгаа. Ер нь асуултууд хүнд байсан уу? Хөнгөн байсан. Тэгээд бас мэдгүй зүйлүүд их байлаа. Мэдгүй. Ер нь сонсоогүй ганц нэг асуулт байсан тийм. Ерөөсөө сонсоогүй асуулт байсан. Ер нь мэдээд за нэг энэ дээр нэг гарч ирээд хариулж чадаагүй асуулт байгаа байлаа. Байхгүй дээ. Ер нь эргэлдэжсэн тэгээд бас зүгээрээс асуултууд байгаа. За гэрийнхаа гадаа ирсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр манай бэлгүүтэй маань манай такси шоунд амжилттай оролцоод 3500 төгрөг цуглуулад мөн супер асуулт нь амжилттай хариулснаар бас 7000 төгрөгийг манай такси шоунаас хожоод бууж байгаа тийм ээ. За 7000 төгрөг өгнө. За дээрэс нь манай ивент тэтгэгч өгөөж хишиг компани оруулж ирдэг Турк улсын Тамик гэж үс байгаа. Энэ бол ерөөсөө жимсийг шахаад савлцсан ч үс. Одоо ингээд гэртээ орох юм чинь гэрийнхэнтэй ингээд
Жүүсээр бас дайлах нь шүү дээ. Сюрприз болж гэртээ ирж байгаа. 24 цагийн чөлөөтэй тийм ээ. За тэгэхээр гэр чинь юм байгаа вэ? Гэрт одоо гэр бүлийнхэн л байгаа аав ээж эмээ. Тэгээд найз хэн байгаа. Найз хэн оо за найз хэн хүлээгээ байж байгаа юм. Тийм хүлээгээд. За. За танахаар хоёлоо орноо тийм ээ. Орно гэж ярьсан байгаа. За бүгдээрээ бэлгүүтэйг энэ орё даа. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За бэлгүүтэй гэдэг байлдагч 24 цагийн чөлөөгөөр гарч ирсэн. За тэгээд оллоо телевизийн такси шоу нэвтрүүлгээр үнэгүй таксигаар хөргүүлж ирсэн. За ирдэ. За. Хүүхэн цаашаа аавган дуудаад. Осоотга миний За. хүүхэд ээж хүү. Заав яах таа. Яа бол юм. Ийм бэ? Тэрээс агаад. Тэс агаад. За агаад өнсүүлээрээ. Хэн блэ дүүч нөө? Дүү их наран. Ирэх наран. Агаагаа сонсноо. Сонсон. Сонсон. Оо за агаагаа сонсон. Агаагаа хайртай юу? Хайртай. 40 үсч хөгжсөн 92 жилийн ойн баяраар 24 цагийн чөлөөгөөр анхаа тэмцээн төрүүлээ шагнуулсан юм байна. За хоёлаа таньцсан. Ахын алдар хэм блэ? Ми Батмөх. Батмөх. Бэлгүүтэйг маань аав тийм ээ. Яа. За. Цэрэгт явж ийсэн үү? Оо явж ирсэн. 3 жилийн цэрэг. 84 онд 10 дахь ингээд төгсөөл цэрэг явсан шүү дээ. 3 жилийн цэрэг, 1 жилийн цэрэг хоёрын ялгаа нь энэ бэлтгэл хэрвээ юм болоо. 3 жил. Таны үеийн цэрэг нь ямар хөө байсан бэ? 3 жил болцсон цэргүүд одоо маш их олон жил хөдөлмөр хийцэн одоо их бие балдрын хувьд хөгжсөн одооны цэрэгтэй адилгүй л дээ. А гэхдээ бол одооны 1 жилийн цэрэг ч гэсэн сайхад хүмүүжид ирдэг шүү дээ. Өглөө болоод босоод хүмүүс өглөө босч болно, ажил хөдөлмөрөө зохицуулдаг болно. Хамгийн наацх нь одоо бие балдрын хөгжил тий. Хүн одоо өөрийнхөө санаагаар хүн өглөө 5-6-ад босоод жил сунаагаад юм уу гүгэд идэг тийм юм байхгүй шүү дээ. А цэрэгт тэрийг бол сурна. Хоёрдугаарт хүмүүстэй харьцаж сурна тий. Хүнээс үг сонсч сурна тийм ээ. Хүнээс үг сонсч сурна тий. Тэгээд ер нь бас эцэстүүд эрэгтэй хүмүүс биднэр л их орны хамгаална шүү дээ. Тэр их орны хамгаалахт бол одоо зүгээр яг хуу янз бүрийн манай Монгол орн 50 л та. Гэхдээ л бас юмыг яаж юм тийм шүү дээ. Бэлтгэл байдаг ч юм бид их орноо бидний өвгдөөс хамгаалж ирсэн чинь бид нар хамгаалах ёстой. Тэрийг өвглүүлэх ёстой шүү. Та ер нь хэдэн хүүтэй вэ? Хэдэн хүүхдээс хэдэн хүүтэй вэ? Би ерөөсө 3 хүүхэдтэй. Хамгийн том маань бэлгүүтэй, нэг л хүүтэй. За. Тий. Тэгээд дараагийн охин маань 90 оных маань бэлгүүтэй чи 90 оных. Дараагийн охин маань 100 саргээд 93 оных одоо Америкт сурж байгаа. Тэгээд хамгийн бага охин маань одоо 2 настай. Энд өөжээ. Ер нь бол айлын ганц хөл цэрэгт явсан юм байна шүү дээ тийм ээ. Тий. За эмээгийн хувьд ач хүүгээ цэрэгт явахад дуртай байсан нь ер нь ганц ач хүүтэй юм байна шүү дээ тийм ээ. Байгаагүй. Дуртай байгаагүй. Эрэгтэй хүүхдийн бараа харж байгаагүй би. Миний доотох ч гэсэн нэг бүтэмжтэй байгааг болохоор би аймаар ихгэлүүлдэг гэсэн баг. Хүүгээ. Сургуулаа төгсөөд анхны зарлан гараад ерөөсөө цэрэгт явцсан байна шүү дээ тийм ээ. Төгсөн шүү дээ. Ерөнхийдөө яг үдэ хүмүүс Миний хүү ч дуртай байсан. Сэрийн алуу эртгэл хаавал зүгээр л дээ. Эртгэл хаахгүй яг харцангуй би бол бас бэлгүүтэй өөрөө хөвгөл нэлээ орой хаслаж бодож байгаа. Одоо их сургууль төгсөхөр чинь 22 3 хүрчихэж байгаа шүү дээ. А тэгэхээр бол арай орой дээр үдүүд бид нар 17 8-тад явдаг. 17 8-тэй тий. Яг хөө тэрнээс гөгш настай явдаг байсан л да. Гэхдээ орчин үеийн цэрэг дундаа бол арай оройтож байгаа. Оройтож байгаа. Гэхдээ сүүлийн үед ерөнхийдөө бол нэг Эрдэм номын мөр хөөх гэдэг тал руугаа бас манай залуучууд ихэнх нь явах болчиход байгаа тий. Ер нь бэлгүүдээс асуухад танад 18-т зэрэг хэд байна? Би нэрээ сургуулаа төгсөөд гэсэн чи их сургуулаа төгсөө явсан байна шүү дээ тий. Тий 18-т зэрэг хэд байна? Ер нь дийлийнх нь л 18 зэрэг. 18-т зэрэг байна. Ер нь ангийн хэмжээнд нэг за 4% дээд одоо боловсрол эзэмссэн настай ажицуу тий 22 23 настай зэргүүд байна гэж би сонссон. Бусд нь бол тэгэл 17 18 19 20 настай зэргүүд гэсэн. Нэг сонноос бэлгүүтэй маань аа болгож байгаа юм байна шүү дээ тий. Түрүү машинд хэлэхгүй яваад исэн. За эхнэрээ танилцуулах уу? За холон За Монгол Сэг сургуулийн математик компьютер сургуулийн 4-р курс зурдаг. Энэ жил төгснө. Хизээ болох вүлээ? Одоо 6 сар гаргаад л болох та. 6 сар гараад гэдэг маань манай бэлгүүтэй маань одоо 11 сард халагдах уу? Энэ оны 11 сард халагдана. Хүүхдээ төрцөн багт л. Ингээ аа болоход чөлөө өгд юм уу? Аа болоход одоо чөлөө өгнөөр нэгсэн тийм заалт байхгүй.
байхгүй юу? Тухайд боломж бол гарна, боронж болохгүй тэгээд гарахгүй шүү дээ. Цэргийн хүн чинь цэргийн хүн дээ. Тухайынхаа одоо цэргийнхаа шаардлагаар л явна хөөс яг хөө боломжтой бол яг чөлөөр гарна да. Чөлөөгөр гарах ба тий. Ер нь бол нэг чөлөө гуугаал үзэндээ тийм ээ. Мэдхгүй тэр чи одоо харуул хамгаалт эдний шууд харуул дараад байгаа шүү дээ. Яг харуул дарах ээж тамхицсан бол болохгүй шүү дээ чинь. Яг л одоо бас телевизийн нэвтрүүлэг ялгаахгүй тэдэнд тэгэл товлцсон бол тэрнтэй адилхан л явна шүү дээ юм чинь тий. Тэрнээс бол одоо тэр болгон хүн чөлөө гэдэг бол цэргийн бас юу болох вэ тий. За эр цэргийн ихнэр ер нь нөхрөө цэрэгт явхад хэр дуртай байсан бэ? Гү яах вэ тэгээд нэг зарим ботхоор хэцүү ч юм шүү. Тэгээд нэг жил гэхээр бас хэцүү л санагдсан. Тэгээд жирэмсэн гэдгийг мэдсэн байсан. Тэгэл яах вэ гэж тэгж байгаа л хоёлаа ярилцж байгаа л за яв. Хадам мал бол ерөөсөө шууд нөлөөлсөн юм байна шүү дээ. Хүүгээ эр цэргийн алд хаалганаа гэл тийм ээ. Өөрөө ч тэгтээ явах хөрн дуртай байсан юм уу? Ер нь өөрөө эхэлж ер нь санаачилсан байхгүй юу? Явна гэдэг. Тийм тэгээд аав нь яв гэд тэгэхээр нь тэгэл за яв гээл. Тэгэл явуулсан да. Ер нь хэр санаж исэн? Хамгийн их санаж исэн явсныхын дараахан байсан уу? Яг явуулахын өмнөх оройн бол амар хэцүү нэг гэвэн тэгэл жил гэсэн чи бүр амар сонь санагдав. Тэгэл яг явуулчаал маргааш нүүн ямар ч бүр холбоо ярих боломжгүй. Очсонгүйг нь ч мэдэхгүй. Тэгэл нэг хэдэн хоног бол бүр амар хэцүү байсан тий. Нэг 10 хоног айгу ямар ч холбоо ярихгүй байж байгаа. Тэгээд очиж нэг эргээд тэгэл гайгүй болсон доо. Тэгэл сүулдээ тассан. Хэд удаа эргэлтээр очсон? Эхлээд бол бүр 7 хоногт бараг нэг очсон. Тийм бараг тэгээ эхний бараг сар шахуу бараг тэгж очсон баха. Хамгийн сүүл хизээ эргэлтээр очсон? Сая нэг 2-7 хоногийн өмнө хаа. Тийм гэрийнхэн дагаа очсон. Шоу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан 92 жилийн ойд зориулж үзэгч та бүхэндээ дотоодын цэргийн тэг 5 дугаар ангийн байлдагч бэлгүүтэг такси шоугаараа үйлчлэн гэрт нь хүргэж ирсэн байгаа. Энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Баяртай үзэгчтэй.